За бүгд нь энэ өдөр орой өглөө минь цоошин цоврал та бүгд хүрэхэд бэлэн болсон байна. SS төвшний хамаа урлагч ангууч буюу SS level suicide hunter. Шиннаа цогцолчийн бийцэн адал явал инээдмийн төрлийн хөнгөр амаан бөгөөд хожим нь маанхуу хэлбэр хэвлэгдсэн байдаг. Одоогоор 130 чаптер гарсан байгаа. Тэ өөр нэг хэлээд байгаа юм байхгүй. Шууд цуврал руу оръё. Маанхуу маань нэгэн сурвалжлагч өнөө үеийн хамгийн шилдэг ангууч болох галт эзэн хаан ахин нэг удаа ганцаараа боссыг яллаа гэж хэлснээр эхэлдэг. Та өнөөдөр ямар хуу байна да? Ноён галт эзэн хаан. Тийм ээ, сайн уулсандаа таатай байна. Та өнөөдөр ахиныг амжилттай болоо. Энэ ангуучийн жинхэнэ нэрийг нь Йосохо гэдэг өгөөд энэ нэрний хамгийн шилдэг ер нь бол номер 1 ангууч юм байлээ. За энийг цаашдаа сууха гэдэг амираг байна. Яг тэгвэл нэг монголчлогоо хэлэхээр нэг тийм амир юу сонсоод байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр цаашдаа галаа гэе заа юу галаа. Тэгээ өчрхөг галын элементийг эзэмшдэг болохоор галын эзэн хаан гэж хүмүүс сууж өгсөн. Яг энэ мэдийг нь лаптопоор үзэж байгаа хүн бол Манхаманы гол дүр болох Ким Гонжа. Тэрээр цувралыг нь галт эзэн хаанд хэрэг хатаарах нь ил болно. Хэрвээ энэ ертөнцийг зохиол гэвэл түн шиг л хүн гол дүр болно тийм үү? Тэр бас маш баян гэсэн. Би үүнд нь ч бас хатаарах гэж байна. Харин би бол туслах төрч болж чадахгүй ил хөдөл нэг энтергээд ер нь л нэг тийм арчаагүй гэх юм уу? Лүүсэр маягийн хүн. Тэгээ өргөждүүлэн галт эзэн хаан болох галаагаас та өсөж яваа ангуучтай дамжуулан амжилтынхаа нууцаас яахныг болж болох уу гэсэн. Манай хүн энийг хэл хүлээж байлаа ер нь л нэлээ хөөрхөн тийм хүлээл үзэхсэн байдаг байхгүй юу? Тэгээ нөгөө галаа нэлэхтэй. Амжилтанд хүрхэн хүрдэг юм. Гэхдээ хэдийн амжилтанд хүрсэн ч гэсэн надтай сөргөцөлдөх юм бол өхөн шүү. Гээсэн чинь Гонжо ч сурвалжлагтыг биш намайг доромжлоод байгаа юм шиг санагдчихлаа. Тэр хүссэн зүйлийг хэлэх юм. Хэрвээ надад галт эзэн хаан шиг авьяас байсан бол бас ганц жип зэрэглийн хангууч гэж дорд үзэгдэхгүй байсан. Би галт эзэн хаан шиг болмоор байна. Атаархаж өглөө гэж байж исэн чинь дээр нэг тийм гэрэл цацраад хэлдэг. Тэгээ энэ ертөнцид нь чадвар нь тухайн хүнийг онцлог хүсэл эрмэлзлээс намаараа гарч ирдэг юм байна лээ. Энэ чадвар нь цамхаг таны атаархлыг биширж танд чадвар өглөө гэд гараад ирнэ. Тэгээ энэ бүр эс зэрэглийн чадвар байдаг. Дээрээс нь бүр алтан карт. Яадаг чадвар юм бэ гэсэн чи алуулсан дайснаас нэг чадвар хуулбарлаж өөр юм болгоно. Гэхдээ та өхөн. Ер нь бол үхэл алуулсан дайснаас нэг хүчийг суулж авдаг нэг тийм чадвар. Энэ ертөнцид гинтгэн цамхаг гараад ирсэн. Дэлхий хаанаас ч энэ цамхыг харж болно. Алдах зөвлөгөө хүмүүс нь цамхаг руу орж харахад цамхагын давхар бүр нь өөр ертөнцийн мангасуудаар дүүрэн мөн цамхаг руу орсон хүмүүсийг цамхаг сонгож тэдэнд чадвар өгдөг. Үүнийг сонссон хүмүүс эрх мэдэл ур чадварын төлөө цамхаг руу ээж дараалан орж байлаа. Зурагтаар нэг хүн гярслага өгтөө. Галт эзэн хааныг тулдаж байгааг харсан. Тэр яг л дүрлзэх чадварч хад бүжгэлж байгаа юм шиг л байсан. Тэгсэн манай хүн наад цугаа солио өгөөд нэг цайны газарт стил гомдолсоор байдаг. Зарим нь ингэж амьдарч байхад миний амьдрал яагаад тийм атсан юм бэ? Ядч байхад нь өчигдөр нэг эс зэрэглийн чадвар авсан чинь нөгөөх нь ямар мал чадвар гэхээр ашиглавал өгөхдөг чадвар байдаг юм. Тэгээ шал согтой амт нөгөө цайны газараасаа гараад байж байсан чинь нөгөө шилдэг ангууч галаа чи нэг эмхтэй дарамтлаа байж идэг. Яриаг нь сонстол чи миний уух юмд хорыг хийх гэж оролцсон. Үгүй чи буруугаар ойлгосон байна. Би зүгээр л чамтай хамт гиндан цэвэрлэхийг л хүссэн. Тийм ээ. Би ч бас тэгж бодож байлаа. Би чамаас зөвхөн асуулт асууна. Чи надад яг үннээр нь хариулна шүү. Хэл. Намаа хэн алах тушаал өгсөн юм. Харлуу гийцэн үү. Тэгснэ. Баяртай гигантик нэг заа байл. Амьдар анчтайгаа алчдаг. Гонжо үнийг харж чаад алуурчаа. Галзуу юмт. Би зүхтах хэрэгтэй гэж гүйж яваад салгалаад нэг шилэн дээр халтраад галаагийн анхаарлыг татчихнаа. Энэ хавийн харахнуудыг цэвэрлсэн гэж бодсон чинь нэг нь үлдчихсэн байх шүү. Энэ явж тууны анхны удаагийн аллага биш байх. Тэр магадгүй маш олон хүн алсан. Гэ яг зүхтгийн давандар байхгүй. Хөлийг нь тастаа хийцэн. Үгүй уушлаарай. Би юу ч хараагүй. Хэн чамайг над руу явуулсан гэсэн чинь тэр байгаа гэсэн. Хэрвээ тэрийг ашиглавал намайг үнэхээр хинч биш гэдгийг мэднэгээ солиотой нэг утгагүй юм яриаддаг. За чи худал хэлхийг илрүүлдэг чадвар гэсэн юм чи үнэхээр хэрэг хийгээг бол та. Баярлаа. Надад итгэсэнд үнэхээр их баярлаа гэсэн чинь даанч чиг хэрэг хийгийг харсан гэд амьдаар нь шатаага алцдаг. Тэгээд нөгөөдөг чинь новш гэж. Би яагаад тийм аацгүй юм бэ? Хамгийн тэнийг өгөхлөр өвчлээ гэсэн чинь ангууч галагийн чадварыг санаандгүй байдлаар хулбарлаж байна. Чадварын картуудыг үүсгэж байна. Надад дахиад ганц л боломж олгол. Ахад ганцхан удаагаад хамгийн гайгүй харагцсан алтан картыг суулаад нүдийн нэсэн чинь яг өчигдрийг үзэж байсан мэдэн лаптопон дээр нь гараа үйж идэг. Тэгээ юу болоод байгааг нь ойлгоогүй амт өөрийнх нь чадварын картыг дээсэн чинь нөгөө өөхөх юм бол нөгөө хүнийх нь чадварыг хулгайлдаг гэдсэн чадвараараа галагийн өөхөх юм бол өгсөн хугацаанаас 24 цаг буюу автоматар нэг өдрийн өмнөх үеэрээ босдог тэр чадварыг тохиолдолд авцсан байж таарнаа. Дөрөв солигдоход яг маргааш нь болцсон хотынх нь хаа нэгтээ гал гарч явах өгөөд
Өчигдрийн арх уугаад гэртээ харж байсан үеийн цагт яг таарсан байдаг. Очсон чинь бөөн өмөө харлуу булгамын мастер харш болом 5 дугаар зэрэгтэн алхимч 10 дугаар зэрэгтээ ариун хүлэг харлуу булгамыг хийрсэн байдаг. Яг тэр үед нь гонжоо ирж тараад бүлгэмийнх нь хүмүүс яриаг нь сонсон чинь гигэн тэнцвэлд галаатаа айгүй их яваад гисэн. Тэр магадгүй түнтэй болцож байгаа авах гэсэн юун болцох. Гигэнтний алчаад ардаас нь ирж байгааг нь гонжоо харчгаад бүгдөө л галт эзэн ханыг жаахан итгээд баатарл гэж бодож байгаа. Түүний хүүтэн цус далуурчин гэдгийг зөвхөн би л мэднэ. Би түүнийг заавал. Гэт галаагийн ардаас нь очиж байгаа болов гэсэн галааг нь тавьсан гал руу өөрөө ороод өөрийгөө алчдаг. Энэ чадварынхаа юмыг нь ойлгосон болохоор 24 цагийн өмнөх автоматар очингуудаа сайн байна. Миний чадвар ажиллаж байна. Тэгэхээр над чиг эв зэрэглийн ангууч түүнийг ална гэж бараг л байхгүй. Яг вазаар аллаа ч гэсэн түүнд ч бас энэ чадвар байгаа. Гэт түүнийг анх хизээс хэрэгсэн гэдгийг нь судалж олж мэдэнгүүтээ 11 жилийн өмнөх 6 сарын 7-ны өдрөөс эхэлж тоолбол 4050 өдөр гэсэн үг. 4050 удаа өхвөл би түүнийг сэркээс өмнө очиод алж чадах бол. Тэгээ өөрийгөө 4050 удаа алдаг. Айгуу уйдцсан тий. Эцэстээ нэг өдөр үлдлээгээд 11 жилийн өмнөх 5 сарын 6-ны өдөр ирнэ. Өөрөө дахиад янз бүрийн амраах энэ тэргээр явах хугацаагаа нэмээд 30 удаа алсан байдаг. Шууд л 11 жилийн өмнөх галаагийн 21 настай байх үеийн гэрт нь очиод түүнийг мөрддөг. Тэгсэн нөгөөд чинь 11 жилийн өмнө бол зүгээр л нэг слаймын трагендаг ер нь бол одоогийн гонжоо ашигла хүн байсан юм байлээ шүү дээ. Түүнийг дагаж явсаар байгаа 6 дугаар давхар руу ирэнгүүтээ. Ноён ангууч надад туслаач. Дөнгө цай над руу чоннууд дарчихлаа. Өөрт чинь хандмал явал надад өгч туслаач. Новш гэж. Өнөөдөр би өөрийнхөө юугч дуусгайг байхад чамд зүгээр туслана гинэ. Энэ үнтэй хандмал гэдгийг ши мэдэж гэнэ үү? Тийм ээ. Наадах чинь 20 алтарл зардаг үсттэй. Би 20 алтар авъя гэсэн чинь үгүй ээ. Би зүгээр нэг танихгүй хүнд. Ялангуяа чи өөрийнхөө амиг 20 алтар үнэлээд байгаа мó. Өөртөө байгаа бүх алтааг. Тэгснэ төрөвчийг нь авангуудаа 60 алтааг нь харснаа. Чаавас та. Гэхдээ яах вэ? Би нэг чинь гамтаа өрнэ гэж хэлээд бүр гонжоог бүрэн үсэн гүйцэхээр дайрдаг. Энэ болохоос ч бол нэр бүр анханасаа л юм арчааг өрөөсөн юм хэлээ шүү дээ. Манай хүн бол шууд л уурлаад нэг төмсөгдөж аваад хоолоороо шууд дүрдэг. Чи өхөж явах хугацаанд өртөлөө. Чадвар чинь сэргэж магадгүйгээ бүрэн үсэн гүйцэнэ. Тэгээд болоогүй тэр давхрынхаа чоннуудаар хүртэл идүүлдэг. Ер нь бол ингээл галайг бүрмэсэн байхгүй болж байна л гэсэн үг. Өөрийнхөө аллаг үйлдэлсэн гэдгийг мэдэгдүүлэхгүй тулд хамаг хувц энтрэ булангуудаа тэндээсээ гарч яваад шууд нэг архины газар орч. Ашгүй минь. Галт эзэн хаан галайг аим шиг төхөөгүй боллоо. Энтрэг нилээн баярлцсан. Чаавас нэг олон жил өөрийнх нь атаархлыг төрүүлж исэн амтаа өгсөн чинь одоо л нэг амарч байгаа юм шиг байгаа. Тэгээ өөрийнх нь чадварын цонхог нээнгүүтээ. Надад дайралтыг чадвар байхгүй юм байна шүү дээ. Гэхдээ зүгээрээ. Үүнээс илүү хөсвөл нүрээ илгэндээ нааш. Би энэ чадвараараа худалдааны бүлгийн суулаанд хожиж болно. Эсвэл хэний шимэдэгөө байгаа давхруудыг цэвэрлэх аргуудыг ч зарж болно. Миний ирээдүйч гэрэлтэж байна даа гэж байжсэн чинь гаднаас нэг цагаан сагалтай өв орж ирэнгүүтээ. Водконд дисэн чихэр утгачих. Болж өгвөл зүгийн бол байл өөрсөө ингэ судаг. Тэгсэн чинь эргэн тойрны хүмүүс нэлээд гайхацсан. Энэ юу хийж чадвүлээ? Энэ өвөө нь болохоор галт эзэн хаан гарч ирэхээс өмнө энэ үеийнхээ ер нь бол номер 1 ангууч нь байсан юм байна лээ. Гонжоо бодохдоо энэ өгшөнд олон эсрэглийн чадвар байгаа хта. Байц. Би түнд алуулчих бол нэг чадварыг сугалж авч олно үсттэй. Одоог нь номер 1 ангуучин чадварыг. Тэгээ сууж байсан чинь амаатат. Яасан ч чанга ирдэг юм. Сахалтай өвөг нь ганцаараа яриад идэг. Энийг нь гайхаа байж ирсэн чинь анхаар. Элдэт гигантийн өмнө хизээ шилж болохгүй. Энэ бол миний өөрийн нүдээр харсан 100% үнэн мэдээ. Хэрэг өхмөргүй бол энийг мэдхэн зүйтэйгээ бичсэн 8 сарын өмнөх сэтгэгдлийг олж харнаа. Хэд хоногийн өмнө 9-р давхартаа хэсэг хүмүүс элдэт гигантэнд мөргөлдөн үсгэсэн. Тэгсэн нөгөө хүмүүс нь чиний үлдээгээд ирсэн ач хөөхдүүд чам шиг адаар аштай байх та гэсэн чинь элдэт гигантэнд бүгдээр алуулсан байв. Тэгээд энэ постыг нь олж харчгаад манай хүн чинь түүний өмнө хизээлж хэлж болохгүй зүйл гинэ. Гэ байжсэн чинь нөгөө өвөө чинь чимээгүй. Би өөрөө шийдчих болохоор намайг тайван орох. Би чамоос болоод водкагаа ч ууж чадахгүй байх гэд ганцаараа хинтээ яриад байгааг нь мэдгэдэггүй хэрэлдэж байгаад гараад яваад өгнө. Тэгээ гарсан хойгоор нь хүмүүс ашгүйтэй. Энтэр гэж явж яхад манай хүн л боломжийг одоо л алдахгүй юм шүүгээд нөгөө өвөө гэж араас гарна. Юутаач олж харчгаад ардаас нь дагах өгөөд дагаж явах хугацаанд түүн дээрээ буцаас ч илүү болоход чадвар байгаа юм шиг үстэй. Тэр минийх болно гэд нэг л их тогтолсон юмтай ардаас яваад идэг. Тэгээ дагаа явж исэн чинь энэ газар болох байх. Гараад нэр залуу хүмүүс. Уучлаарай би танаас зүгээр л юм асуух гэж байгаамаа гэсэн чинь. Чи надад албаар өөрийгөө мэдгдсэн мэт. Үгүй та юу яриад байгаа юм бэ гэсэн чинь.
Чи их сайн зүжигч юм аа. Аргагүй л нэгдүгээр зэрэглэлийн ассан юм өнд. Гонжооч юм болохоор юу яриад байгаа юм бэ? Начиг эв зэрэглэлийн амгаж яахлаараа нэгдүгээр зэрэглэлийн ассан байж харагдана гэж гисэн чи. Амаатат. Надад их олон чадвар бий. Тэдний дунд нь хэрэг олон хүн алдыг нь хүртэл харах чадвар байгаа. Тэгсэн чинь манай хүн чинь байхгүй. Өөрийгөө 4050 удаа алдсан болохоор нь энэ нь өвөөгийн чадвар болохоор нэгдүгээр зэрэглэлийн ассан ингээд толгой дээр нэг тийм тэмдэг гаргаад ирсэн юм байна лээ. Манай хүн ч ямар тааж чадварыг нь ойлгоод үгүй надад яг үндэ ийм зүйл хийх шалтгаан байсан юм а гэсэн чинь шалтгаан тоочно гинэ. Би хэдий шудраг амьдралаар амьдраагүй ч чамшиг хүмүүсийг харахаар л уур хүрээд байт юм. Ич хөргүүгээр худал хэлсээр байх шүү. Чиний өдий болтол хөнөөсөн тоо 4091. Тэгснэ манай хүн бол бүр айцсан заяо. Үгүй элдэж чөтгөрт энэ чадвар байгаа цагт тэр намайг өргөлж хөөсөр явах болно. Тэр намайг харах бүртээ алах болно гэд хамаг хүчээрээ зүхтаана. Хүссэн юм үзөө орооно гэж ардаас нь хөөж илдэж нэг бөөн зууралдаа энэ төр болсны дараа чи чарахгүй л нэгдүгээр зэрэглээ ассан юм да. Сайн болтож байх шүү гэдэл яг алуулдгийн даваан дээр энэ өвн ганцаараа яриад тэгэлнэ. Би өөрөө учрыг нь олно гэж хэлээ үсттэй. Чи яасан? Энэнтэй ярилцмаар байгаа юм. Гонжоо бодохдоо түүн дээр телепат гэдэг юм байгаа юм шүү дээ. Би энэ зүйлийн талаар сураг сонсч байсан. Тэр арай энэ чадвараараа намайг ангуучдын холбоонд мэдэгдээд байгаа юм шүү дээ. Хэрвээ мэдэгдэх юм бол том боломжууд намайг алуурчин гэж хөнө. Үгүй, ийм зүйл байж болохгүй. Би 24 цагийн дотор өгөх хэрэгтэй. Нөгөө 100 ярианаас сонссон нөгөө үгэнд хэлнэ. Та Европын сайхан гэр бүлээс гарсан гэж дуулсан. Мөн танд их олон ач зай байдаг баха. Тэд таныг элдэд гигантин гэж дуулбол тэднийг яах вэ? Өгүүлбэрээс дуусгаж амжаагүй байх нь толгойг нь байхгүй. Оп. Ямар гайхалтай юм бэ? Би түүний дайралтыг нь харж чадсангүй. Би түүн шиг болмоор байна гэж нүдээ нэгтэн та өглөө гэж систем нь гараад ирнэ. Болж байна. Би яг галагийн чадварыг сонгосон шиг алтан картыг нь суулгахад л болно үсттэй гэсэн. Энэ өвөд нь алтан карт байдгүй. Дээр нь бол хөөрхийн нэг ч эс зэрэглийн чадваргүйгээр амжилтанд хүрсэн байдаг. Тэгсэн. Би яах вэ? Энэ хэдийн минутаас юутааш нэгийг нь сонгож аваад л. За азал мэдэг гэд нүдээ анаад сонгосон. Тэгээд юутааж цаг хугацаа өнгөрөөд яг өчигдрийнхэн гэртээ ирсэн байдаг. Чадварынхаа цонхыг нэгийг харсан чинь A+ элдэтний синтээ гэсэн чадвар байдаг. За юутаач зэрэглийн чадвар юм да. Эвцэн чинь хажууд нэг улаан үстэй үл үзэгдэгч нэг сүнс шиг багий. Өвгөө би хэлсэн бицтэй. Хар шөнөөр бэлтгэл хийх юм бол гадаа гарал да. Яг хүндэтгэлтэй бай аа. Гонжоо харж гайхаа уучлаарай хинбэ гэсэн чинь. Чи намайг хараад байгаа юм уу? Харин хараад байна. Чи намайг бүр сонсоод байгаа юм уу? Харин яриад байгаа болохоор л сонсоод байна. Тэгээ нэгээ хараад гайхсан хоёр амтан. Тэгээ гонжоо чадварынхаа цанхыг нээгээд харсан чинь өөр ертөнцийн сүнс байж таарнаа. Энэ улаан үстэй. Тэгээ өвгний хамгаалагч сүнс байж Гонжоо уучлаарай би таныг санаандгүй байдлаар хуулбарлажчихъя гэд хоёр талд гайхсан шокерсон уйлсан хоёр амтан. Хоёулаа одоо ингээд чимээгүйх амьдрах уу яах вэ гэж ярилцаа үжсэн чинь Гонжоо нэг юм бодсон нь өвөөний ганцаараа яриад байдаг штэ. Яг тэр ганцаараа ярьдаг сүнс нь энэ улаан үстэй сүнс байж таарна. Үргэлжлүүлэн ярих та. Би өг нь өвөөгөөс нуугдаж байгаа юм л та. Гэхдээ санаандгүй байдлаар ийм тэнэг чадвар авчихлаа гэсэн чинь өвгөн өвгөн их гайгүй хүн дээ. Би мэднэ. Гэхдээ тэр намайг алуурчин гэж яриад байгаа юм аа. Учир нь миний толгон дээр 4091 хүн алсан гэж ирээд байгаа байхгүй юу? Юу вэ? Тэр өвгөн шалж хэрэггүй чадвараараа чамайг алуурчин гэж утсан гэж юу? Чи харваас л сонирхогч байна штий. Чамайг хинж алуурчин гэхгүй гэсэн чинь. Тийм ээ. Би үндэ өөрийгөө 4000 удаас. Би өөрийгөө алхахлаараа 24 цагийн өмнө ирдэг. Би 11 жилийн өмнөөс ирсэн. Би галаа гээд нэг багаагаас өшөө авах гэсэн ингээд ерөн л өөртөө тагуулсан бүх юма ярьж өгнө. Тэгээ энэ улаан үст нь за ерөөсөө ингээ заяа. Энэ улаан үстийг энийг байнга улаан үст гэхгүй заяа. Энийг улаанаа гэж цааштай дуудаж шүү заяа улаанаа. За тэгээд улаанаа тэгээд гонжоогоос нэрийг нь асуугаад чи өшөөгөө авсан хэрнээ яагаад нэгдүгээр зэрэгтээс чадварыг нь хулгайлсан юм бэ гэхэд. Учир нь тэр нэгдүгээр зэрэгтэй хөө. Хурдан хүчтэй болохын тулд хамгийн хүчтэй хүний чадварыг хулгайлбал дээр гэж утсан юм а гэсэн чинь. Чи уг нь их тууштай юм. 4090 удаа өөрийгөө ална гэдэг нь нэлийн их зориг төвчээр шаарддаг шүү. Гэснээр эргэн тойронд нь гарч биеийг нь шинжилж байснаа. Чамааг уг нь жоох юм бэлтчихвэл их юм дуулах гаргүй байна да.
Юутаас чиний мангас агнахыг чаарэ гэд гадагшаа гараад гонжоо мангас агнаж харуулдаг. Тэгээд энэ улаанаа чинь өөр ертөнцид байхдаа Элдэд эзэн хаан гэдэг хождоо цамхгийнхаа 99 давхар хүртлээр ерөн цэвэрлэж байсан нэлийн хүчрэг баг. Галуу бол 40 давхар хүртлээр цэвэрлээд доод болсон шүү дээ. Тэгэхээр ерөн л хүчтэй гэдэг нь харагдана. Өргөжлүүлээ хэлэхдээ чи над чи хэмжээний хүчтэй болохоор хүнийг хараад л чадварыг нь мэддэг болно. Тэгсэн гонжоо чи цагаа тэмээ өрсөн байна. Учир нь надад ямар ч авьяас байхгүй. Шал утгагүй юм. Чамд үнэхээр их авьяас бий. Бүр нилээн л ут шүү. Гайхсан гонжоо яагаад вэ гэсэн чинь хүн бүр өглөөс яагаад өөрийнхөө зөнгөөрөө хөдөлж чаддгүй. Гэхдээ чиний зүн бол гайхалтай. Чи ямар ч сандралгүй дайсныхаа өдөөс тулж чадна. Хүн бүр амьдрал дээр эрэхтэй авьяастай төрнөгч байдгүй юм. Тэр хугацаанд л харин өөрийнхөө чадрыг олж авдаг. Өмнө нь хинч гонжоод ийм үг хэлж байгааг болохоор нэлийн тоглох нь ойлгомжтой. Тэг өргөжлүүлээд чиний чадвар хулгайлах биш хуулбарлах гэсэн баха. Сонирхолтой. Би чамааг үгүнтэй энэ тэнцэх үү? Үгүй. Бүр тэрнээс ч илүү хүчтэй болохоор зарих болно. Хамтдаа энэ цамхыг эзэгэнцгээе. За ингээ юутаач улаанаа гонжоо хоёр маань хамтрахаар болж байна л биесээр. Энэ хүрээд ихний парта дуусгаж байна. Дуустал нүдсэн бол таалагдсан гэсэн үг. Таалагдсан бол лайк болон сабаа дарнаа гэсэн үг.